Хуулийн төслийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа Амгаланбаатар гишүүнд баруун бүсээс сонгогдсон зовлон жаргалыг мэдж байгаа яахын аргагүй тулгамдсан асуудал мөнөөс мөн учраас энэ асуудлыг улсын их хурлд оруулж ирж байгаа. 1986 онд 30 мянга гаруй чон 18 аймгийн нутаг дэвсгэр тархсан байна гэдэг статистикийг Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргасан байдаг. Түүнээс хойш ер нь Монгол улсад хичнээн чон байгаа юм бэ гэдгийг ер нь одоо мэдэхгүй байдал төрсөн. Ер нь энэ чон агнахыг одоо хоригдсан шийдвэр яагаад гарсан бэ гэхээр устдах хэмжээндээ одоо хурж манай монголчууд одоо агнаад дэсэнтэй холбоотой ер нь энэ шийдвэрийг зогсоосон. Одоо энэ шийдвэрийг гаргаж ан агнуурыг зогсоосон. Гэтэл нөгөө талдаа яг баруун бүсийн малчтын хотонд нь орж ирээд бүр одоо шалдан гараараа одоо чон алсан тухай мэдээллийг бид нар сошиалаас хүртэл харж байсан те. Тэгэхээр ийм хэмжээнд орсон. Ер нь Монголын төр ингээ хоёр талдаа туйлширсан байдлаар ийм шийдвэрийг гаргаад идэг нь бол нэг талдаа туйлын харамсалтай. Энэ одоо нээлттэй болгож байгаа байдлаар эргээд нөгөө энэ ан агнуурмаар ямар нэгэн хязгаарлалтгүй явчих үедээ гэдэг болгоомжтой бол байгаа юм. Яг тэгэхээр энэ бол манай монголчуудын сэтгэлгээтэй бас их холбоотой. Нөгөө хиймор гэдэг амьтантай бас холбоотой болоод явчихдаг. Одоо хүртэл чон харвал хиймортой, чон агнвал бүрч их аз хиймортой гэдэг нэг ийм ойлголт явсаар нь байгаад хин одоо их азтай хиймортой байна. Тэр нь одоо чон агнаад тэрнтэйгээ одоо зураг авахуулаад хот дундуур машин дээрээ тавьж давхилцаад сүүлдээ бүр вертолетоор дээрээс нь одоо агнаад ийм замбраагүй байдал ер нь үүсэж байгаа юм л да. Тэгээд тэр хиймор гэдэг амьтан бол зөвхөн ирчүүдэд л одоо бас байдаг юм гинлээ. Тэгээд одоо ирчүүдийн аз хийморыг одоо чон агнжээж сэргээдэг ийм одоо монголчуудын нэг тийм бичигдээгүй ч юм уу бичигдсэн ч юм уу нэг тийм ойлголт яваад идэг. Тэгэхээр яг одоо энэ нээлттэй болгож байгаа маань эргээд нөгөө энэ ирчүүдийн маань аз хиймороо сэргээх гэсэн энэ одоо шуналт автчих үедээ хэрхэн яаж энийг зохицуулах вэ? Тэгээ одоо энэ чон тарваг агнаж болно болохгүй гэдгийг одоо улсын хурал дээр хүртэл яриад байгаа нь бол жоохон ичгэвтер асуудал мөн л дөө. Тэгээ энэ одоо асуудал дээр үр дагаврыг хэдүүлээ бас яаж харах вэ? Залуучуудын одоо юу гэдгийг очоод дулмаагаа доржгаа настаа учраас өөрөө агнаж чадаагүй намаа гуйсан юм аа гэд одоо агнаад байх вэ гэсэн ийм болгоомжлол бол байна. Тэрнээс ер нь бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. За, Очротын Амгаланбаатар гишүүн хариулт өгье. За, ер нь нэгдүгээр тийм 1986 оноос хойш судалгаа хийдэг гэдэг нь харамсалтай. Тэгээд Монголд яагаад энэ чон ховордсон юм бэ? Яагаад монголчууд тэгж их хэмжээгээр чоноо алсан юм бэ гэдэг нь 2000 оноос агуулад 2012 он хүртэл нэг 12 жилийн хугацаанд хил дээр буюу хятад маш их хэмжээний чоныг өндөр үнэтэй авсан юм билээ. Хил дээр нэг чон одоо 2 сая төгрөг хүрээд энэ бол арилжааны зориулалттай тийм одоо хядлага болцсон юм байлээ. Баруун аймагуудад бас л тухайн үед тэмээ маш ихээр хорогдож ирсэн. Яагаад тэмээ маш ихээр хорогдсон гэхээр тэмээний давхайг хятадууд бас маш их өндөр үнээр аваад эхэлсэн чинь тэмээний одоо давхайг хятад руу зарах гээд бас энэ одоо бас л ийм тухайн үед ийм асуудал үүсчихсэн юм а. Тэгэхээр энэ бол яг тэр нөгөө чоны одоо хөлдөөсөн чон хил дээр их үнд хүрсэнтэй холбоотойгоор ингээд энэ чоны хядлага бол явагдсан юм байлээ. Түүнээс үүш тэр одоо бол бас энэ хүмүүсийн ухамсар өөр болсон хемороо сэргээж одоо тэр чон алах асуудал бол бас тийм яг тухайн үедээ ч гэсэн тийм хавтгай байгаагүй юм байлээ. Зүгээр үнэтэй учраас л ингэж алаад байсан юм байлээ гэдгийг бол хэлье. Тэгэхээр энэ бол тийм үр дагавар нь бол хавтгайрахгүй гэдэгт бол бас итгэлтэй байна. Дээр нь болохоор одоо ингээд хүмүүсийн хувьд аймнаас эрүүл мэндэ мал сүргээ хамгаалахын тулд одоо ингэж чон алахгүй бол за энэ чинь тэгээд одоо ингээ малд явж байгаа хүн буу аваа явж хахад сумын гисгийн төлөөлөх цагдаа нар нь чи ан хийх гээд буу аваа явж штэ гэжлээ бууг нь хураагаа аваа явчихдаг. Нөгөө бууныхаа араас хөөцөлдөөд бас л энэ хөдөөний ард иргэдийн үед маш их хүндрэл учирч байгаа маа. Гэтэл нөгөө талд нь ард иргэдийн үед бага насны хүүхдээ хүртэл одоо эмэгтэй хүмүүсийг хүртэл ингээд хонь маландаа явуулж чадахгүй ийм одоо маш их хүндрэл учирч байгаа маа. Тэгэхээр хүндрэл талаас нь авч үзэх юм бол энэ өнөөдрийн хууль хэрэгжснээрээ саяын тэр нөгөө цориг үр дагавраас илүү том одоо давуу тал үүсэх юм а гэж ингэж харж байна. За тэгээд хэлсэн саналуудыг бас хүлээж авлаа.
За, Цэндийн сандаг очрогшоо. Алга